Сайн байцгаана уу түштэй. Монголын үндэсний олон нийтийн телевизээс та бүхэнд 7 хоног бүр бэлтгэн өргөдөг цөв мэтгэлцээ нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн энэ 7 хоногийн сэдэв хувиа хичээх нь ариун явдал мөн гэсэн сэдвээр оролцогчдоо бид мэтгэлцүүлэх гэж байна. Хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. Хувиа хичээн гэдэг нь монгол хэлний толь бичигт амиа бодох гэсэн утгыг илэрхийлж байна. Үүнийг шууд утгаар нь ойлгож болохч нөгөө талаас хувь хүн өөрийгөө хөгжүүлж бусдад төв бодохгүй амьдрах, нийгэмд өөрийн сурч мэдсэн зүйлээрээ эерэг нөлөөлөл бий болгож болох юм. Хүн өөрийгөө хичээн хөгжүүлснээр илүү хариуцлагатай, бүтээлч, үлгэр дуурайлтай иргэн болж чадна. Нөгөө талаар нийгмийн дунд оршиж хамтын ажиллагааг эрхэмлэн бусадтай зохицон амьдрах шаардлага хэрэгцээ байдаг байна. Эндээс үзэхэд хувиа хичээх нь зөвхөн хувь хүний биш, нийгмийн өмнө хүлээх ариун үүрэг мөн үү? За хувиа хичээх нь ариун явдал мөн үү, үгүй юу гэсэн сэдвээр бид өнөөдөр мэтгэлцэх гэж байна. Нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд та бүхэн танилцуулгыг хүргэлээ. За зөв мэтгэлцээ нэвтрүүлэг оролцогчдын дунд үндэслэл илтгэл, дэмжлэг илтгэл, за мөн модераторын асуулт хариулт хэсэг, нэмэлт асуулт хэсэг, за мөн тайлбар илтгэл болон дүгнэлтийн хэсэг гэсэн сэдвүүдээр үргэлжлэх болно. За ингээд энэ 7 хоногийн нэвтрүүлэгт оролцох оролцогчдоо мэтгэлцэгчдээ та бүхэнд танилцуулъя. За нэвтрүүлгийн 1-р эндэрт Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан мэтгэлцээний Беркли клубын тэргүүн Уянгийн Мишель. 2-р эндэр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан мэтгэлцээний Беркли клубын удирдах зөвлөлийн гишүүн Мөнх баярын анх улар. 3-р эндэр Дэлхийн эмэгтэйчүүд инх тайвны соёл нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн Төмөр хуйгийн инх тайван. 4-р эндэр Blue Water сургуулийн төвийн захирал Бүүвэ Ватрын Булган маа нар оролцогчид өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За мэтгэлцэгчдэд амжилт хүсье. За нэвтрүүлгийн эхний хэсэг бол дүрмээсээр одоо үндэслэл илтгэл байдаг. Үндэслэл илтгэлд багийн ахлагч нар буюу 1-3 дугаар эндрийн оролцогчид мэтгэлцээнийг эхлүүлэх болно. Ингээд багийн ахлагчид амжилт хүсье. 1-р эндэр 1-р багийн ахлагч Уянгийн Мишель танд 3 минутын хугацаагаа цагийг явуулж эхэллээ. Бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Нотлохооны багийн үндэслэгийн илтгэлийг танилцуулах бэлэн болсон байна. Юун түрүү нотлохооны багийн үндсэн үзэл баримтлалыг төвшүүлэхийн тулд хувиа хичээх болон ариун явдал гэсэн энэ ойлголтуудыг тодорхойлох зүйтэй байгаад байгаа. Гэтэ энэ үгсийн онцлог нь өөрөө юу байгаад байгаа вэ гэхээр маш субъектив буюу шашнаас нь хамаарат, тогтолцооноос нь хамаарат, тухайн хувь хүмүүсийн дотоод үнэлэмжээс нь хамаарат өөр өөрө тодорхойлогддог үгс байгаа. Тухайлбал хувиа хичээх гэдэг үгийн магадгүй социалист нийгэмд иргэний хийж болох хамгийн муу зүйл гэж тодорхойлж болно. А магадгүй арчилсан нийгэмд либерал хүний эрхчлөөтэй холбож тайлбарлаж болно. Арчсан нийгмүүд дотроо гэхэд Европын орнуудад илүү либерал маягаар тайлбарлаад Азийн орнуудад энийг хүний одоо дотоод хүн чанартай холбож шмэн тайлбарладаг. Гэхдээ хувиа хичээх гэдэг үг нь монголчууд бидний ч юм уу одоо ингэж хэрэгэл заншснаа тэм сөрөг утга санааг бол туйлын илэрхийлдэг үг өөрөө биш байгаа гэдгийг үүнээс харах боломжтой буюу энэ бол субъектив үнэлэмжийн асуудал. А нөгөө талдаа ариун явдал гэдэг үг нь ч гэсэн мөн адил шашнаас хамаарат, эрх зүйгээс хамаарат, нийгмээс хүртэл хамаарат өөрөөр ойлголттой байж байгаа. А гэхдээ энэ хоёр үгс хаана тогтолж байгаа вэ гэхээр хувиа хичээх нь ариун явдал мөн гэдэг энэ үзэл санааг төвшүүлсэн Айн Рэнд гээд энэ философийн үзэл санаас нь гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр Айн Рэнд өөрөө объективизм гэдэг онолыг бол төвшүүлж байгаа. Үүгээрээ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр хүн хувиа хичээсэн байх ёстой. Хувиа хичээсэн байна гэдэг нь өөрөө өөрийнхөө ад жаргалын төлөө, өөрөө өөрийнхөө зорилгот тэмүүлэх ёстой маа гэдэг утга санааг төвшүүлээд энэ нь өөрөө ариун буюу ерөнхийдөө жам ёсны шинжтэй маа гэдгийг төвшүүлж байгаа. Тэгээ жам ёсны шинжтэй байх нь өөрөө гарцаагүй зүйл байж байгаа гэдгийг бид бүхэн анзаарч байна. За яагаад вэ гэхээр жишээлбэл одоо саяны миний жишээн дээр дурдсан социалист нийгэм, эсвэл коммунист нийгэм, феодализм нийгэм гэдэг эдгээр нийгмүүд яагаад унсан бэ гэвэл ихэвчлэн тухайн хүмүүсийн өөрсдийнхөө эрх ашигын төлөө сонголтыг хийх одоо тэр эрх чөлөөг нь няцаасан учраас унсан ийм бид бүхэн фактыг бол мэдж байгаа. Иймд ямар одоо үйл баримт харагдаж байна вэ гэхлээр хувиа хичээх нь өөрөө жам ёсны юм байна. А нөгөө талдаа энэ тухайн хүндээ шудраг юм байна буюу хүн өөрийнхөө ад жаргалын төлөө сонголтыг хийх ёстой байна гэдэг агуулга гарч ирж байгаа маа гэсэн. Тэр эцсийн байдлаар нотлох багийн тодорхойлт бөгөөд ерөнхий үзэл санаа нь хүн өөрийнхөө ад жаргалын төлөө байх нь хамгийн шудраг юм а. Хэн шудраг вэ гэхлээр тухайн хүнд өөрт нь хамгийн шудраг юм а гэсэн үг. За энэ дээр дахиад нэг жишээ дурдаад үзэх юм бол сүүлийн
сүүлийн жилүүдэд яг энэ хувиа хичээх гэдэг үгийг маш сөргөөр ашиглаж байгаа бас нэг одоо үзэгдэл нь өөрөө Япон улсын хүн амын өсөлттэй холбоотой үзэгдэл байгаа. Тэгэхээр энэ дээр ямар одоо байр суурийг хүмүүс ихэвчлэн илэрхийлж байгаа вэ гэхээр одоо хүн ам өсөхгүй байна, залуучууд хувиа хичээсэн байна гэдгийг илэрхийлж байгаа боловч тэр залуучуудын хувьд магадгүй хүүхдтэй болох сонголтыг гаргасан ч гаргаагүй ч өөрийн сонголтыг гаргаж байгаа тэр хүмүүсийн хувьд аж аргалыг авчирч яж болно. Тэр хүмүүсийн зорилгот нь нийцэж болно. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүмүүс шудраг эргээгээ тэр хүмүүсийн хүрээс нь нийгэмд нөрөө хамгийн шудраг байх юмаа гэдгийг илэрхийлж байгаа. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс магадгүй хүүхдтэй болохын оронд сайн багш, сайн эмч, сайн хуульч болж иж болно. Ингэснээрээ хүүхэд гаргах гэсэн нэг юм одоо сонголтыг хийгээгүй хувиа хичээснийхээ үр дүнд нийгэмдээ бас нэгэн одоо эерэг үр дагаврыг гаргаж одоо өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа бас нэг үзэл гарч байгаа учраас хүн хувиа хичээх нь өөрөө ариун уу явдал буюу хамгийн шудраг үйл юмаа гэж үзэж байна. Анхаарал хандсанд баярлалаа. За 1-р агийн ахлагч Мишель үндэслэл илтгэлээ танилцууллаа. За одоо 2-р агуу шилжицгээе. 2-р агийн ахлагч Инх Тайван. За таны 3 минутын хугацааг явууллаа. За баярлалаа. Багийнханд амжилт хүсье. За хувиа хичээх үзэл гэдгийг юуны төрөнд хүн гэдэг үзлээс тайлбарлахаар бид бүхэн хичээж байгаа. Яагаад тэгэхээр хувиа хичээх үзэл гэдэг энэ зүйл маань болохоор хувь хүний үзэл байгаа. Нийгэм маань өөрөө хувь хүнээс бүрддэг учраас нийгмийн үзэл баримтлал нь өөрөө хувь хүний үзэл баримтлалаар тулгуурлаа явагдчихэдэг. Гэтэл хувиа хичээх үзэл гэдэг нь өөрөө хүний бүх үйлдэл, шийдвэр нь өөрийнх нь тухайн хүний өөрийнх нь зөвхөн одоо хувийн ашиг сонирхолд нийцсэн үйлдэл байж идэг. Энэ өөрөө яадаг вэхээр нийгэмд болохоор магадгүй одоо тодорхой нийгэм гэдэг маань өөрөө олонний төлөөлөл учраас хувь хүний үзэл одоо баримтлал нь өөрөө нийгмийн магадгүй үзэл баримтлалтай бас сөргөлдөж байгаа бас нэг юм талууд бол байна гэж үзэж байгаа. За дээр нь хувиа хичээх үзэл нь өөрөө бас олон төрлийн юм байна л да. Психологийн хувьд хувиа одоо хичээх үзэл, за ёс зүйн хувьд хувиа хичээх үзэл, оновчтой хувиа хичээх үзэл гэдэг. Энэ өөрөө дандаа хувь хүний тухайн хувь хүний үг үйлдэлээс гарч байгаа үзэл учраас хувиа хичээх үзлийг бол одоо нийгмийн үзэл гэж ингэж хэлж болно. Тийм учраас нийгэмд ямар хор уршигтай вэ гэдэг энэ талаас нь илүү харах нь бол зүйтэй. Яагаад тэгэхээр тухайн хувийн нийгмийн одоо хөгжил нь өөрөө улс орны хөгжил, цаашлах нь бол дэлхийн ертөнцийн нийтлэг хөгжилд одоо түлхэж үзүүлж байгаа учраас ингэж харах нь зүйтэй гэж үзчихсэн. За нөгөө талаас хувь хүн гэдэг утгаараа хувь хүн бол үндсэн 4 одоо эрхэм чанаруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Энэ өөрөө юу байдаг вэхээр хүндрэл байх хэрэгтэй, төвчээр байх хэрэгтэй, шудраг байх хэрэгтэй. За дээр нь зориулт байх хэрэгтэй. Дээр нь эм нэгдэл байх хэрэгтэй. Гэтэл энэ хувиа хичээх гэдэг үзэл нь яг хувь хүнд хүндэтгэлтэй хандах. Хувь хүний үзэл бодол хүндэтгэлтэй хандах гэдэг тэр сөрөг үр дагавруудыг харуулж байдаг. За төвчээрийн хувьд бол хувь хүний одоо үзэл бодол төвчээртэй хандах, хүлээмжшөөрөх гэдэг асуудал төр бас хувиа хичээж байгаа үзэл нь бас сөрөг үр дагаврыг харуулж байдаг. Энэс одоо үүдэлтэйгээр яах вэ гэхээр одоо эвдрэлцэл бий болж байдаг тийм ээ. За зориулт гэдээ харах юм бол бусдын төлөө бусдын сайн сайхныг өөрийгөө зориулах. Тэгэхээр энэ хувиа хичээсэн хүн бол ер нь олон судалгаануудаас харахад одоо бусдын сайн сайхныг төлөө өөрийгөө зориулсан зориулт бол маш багтай байдаг юм байна. За нөгөө талаас эм нэгтгэл. Хувиа хичээх үзэлтэй хүн бол хувиа хичээсэнсээ болоод бусдад үнэлэгддэггүй, дээр нь бусдыг хүлээмжшүүлдэггүй, бусдад хүндэтгэлтэй ханддаггүй учраас бусад хүмүүс хувиа хичээж байгаа үзэлтэй хүмүүстэй нэгдэж эвлэлд нэгдэж тэр хүнийг ойлгохыг хүсдэг. Тийм учраас эв нэгдэл бий болдоггүй. Эв нэгдэл байхгүй байна гэдэг маань өөрөө ямар үр дагаварт хүргэдэг вэ гэхээр хөгжил байхгүй. Дээр нь дэвшил байхгүй. За дээр нь одоо нөгөө хүн төвтэй нийгэм гэдэг энэ үндсэн чанар алдагдчихэдэг. Тийм учраас хувиа хичээх үзлийг бол одоо хүн талаас нь тайлбарлах юм бол энэ өөрөө бас зөв бус үйлдэл юм а гэж бол хэлж болно. Мэдээж давуу талууд байгаа. Гэхдээ сул талууд ч байгаа. Гэхдээ хувиа хичээх үзлийн сул тал нь өөрөө давуу талаасаа бол харьцангуй бага талуудтай учраас хувиа хичээх үзлийг бол одоо зөв үйлдэл гэж хэлэхэд бол хэцүү. Мэдээж давуу тал дээр хөгжил, дэвшил тийм ээ, хувийн хөгжил тал дээр байдаг хэдий боловч хүн өнөөдөр дэлхийн ертөнцийн нийгэмд ганцаар амьдардаггүй. Нийтээр амьдардаг. Тэгээ монголчууд ярьдаг тийм нэг хүн одоо ганц хүн гал болохгүй, ганц мод, ганц хүн одоо айл болохгүй, ганц мод гал болохгүй. За баярлалаа. Таны үзэл сэтгэлээ танилцуулах хугацаа дуслаа. За одоо хоёр багийн гишүүдийн оролцох хэсэг буюу дэмжлэг илтгэлийн хэсэг шилжиж. Энэ хэсэгт хоёр багийн гишүүд багийн ахлагчдынхаа үндэслэл илтгэлийг дэмжих хэлбэрээр мэтгэлцэх болно. За тэдэнд 4 минутын хугацаа бий. За энэ хугацаанд 1-р агаас эхэлнэ. За санал нийлэхгүй тодруулж асуух зүйл байвал 2-р агийн гишүүн за шууд одоо оролцож асууж хариулах боломжтой гэдгийг сануул. За ингээд 2-р эндрээс эхлэе. Орой минь. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр хувиа хичээх буюу яг энэ хувиа хичээлд болоод ариун үйл гэдэг зүйлийг манай нотлох багийн зүгээс юу гэж авч үзэж байгаа вэ гэхээр энэ бол хоорондох гогцоо нөрөө ёс суртахуунтай холбоотой юм байна гэж авч үзэж байгаа. Юу үзэж байгаа юм бэ гэхээр энэ нөрөө Иммануэл Кантийн хэлснээр бол ёс суртахууны императив гэх онол байдаг. Энэ дээр бол одоо аливаа үйлдэлтэй хүн өөрөө тэр ёс суртахууныхаа хариуцлага хүлээдэг байдлаас гарч ирдэг гэж үзэж байгаа. Энэ нь өөрөө юу хэлж байгаа юм бэ гэхээр манай Ницах багийн зүгээс хэлсэн одоо энэ хүний одоо бүрдүүлж байгаа хүндлэл, тийм ээ, төвчээр
хүчээр чадвар гэдэг энэ олон зүйлсэн өөрөө хамгийн гол нь рационал шийдвэр байна уу, иррационал шийдвэр байна уу гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр та өнөөдөр өөрийнхөө бодож байгаа тэр тавьсан буюу одоо тэнцвэрийн зарчмын үүднээс таны одоо тавьсан зорилтондоо хүрэх тэр арга замаа та өөрөө сонгож байгаа. Хамгийн гол нь арга замаа сонгохдоо та эхлээд өөрийн сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж сонгож гинөө эсвэл та өөрийнхөө яг эцсийн хүрэх үр дүн дээрээ тулгуурлаж сонгож гинөө гэдэг зүйлээс өөрөө бид бүхний хувиа хичээх гэдэг үйлдэл маань гарч ирж байгаа гэдгийг объектив одоо байдлаас бол хэлж үзэж болно гэсэн үг. Нөгөө талаараа юу хэлж байгаа юм бэ гэхээр энд бол хэлж л да одоо нэг хүн айл болдоггүй, нэг гал мод болдоггүй гэж. За тэгэхээр нэг хүн энэ нь өөрөө юу гэж байгаа юм гэхээр жишээ болгоод хэдүүлээ аваад үзье л да. Социалист нийгэм байна. Социалист нийгмээс бид бүхэн капиталист нийгэмд шилжих үед за одоо техник технологи болоод интернет орчин гэх зүйлс орж ирсэн. За эндээс PC буюу одоо personal computer гэж байдаг. Энэ бол одоо бид бүхний Монголын нийгэмд бол шин зүйл байсан. Энийг яг одоо яг хамжлах сэтгэлгээтэй монголчууд бол эхлээд бол энийг ойлгохгүй мөн одоо нэг шинэ generation буюу уюуд гарчрах үед тэрийг бол одоо эцэг эхчүүд бол одоо эсэргүүцэх юм уу ийм олон одоо зүйлс байсан. Үүнээс бол аваад үзэх юм бол юу вэ гэхээр одоо 20-25 жилийн дараа бид нар хараад үзье л да. 20-25 жилийн дараа хараад үзэхэд бол одоо Монголыг бид бүхэн эцэг эхийн үед маань одоо үгүйсгдэг байсан бол одоо усынхаа төвдөл бад бид нар Монгол улс даяараа тэр хүүхдүүдийг тэр 5 хүүхдийг дэмжиж сууж байгаа байхгүй. Энэ болвол юу юм гэхээр нийгмийн сэтгэлгээ өөрчлөгддөг буюу одоо нэг эрх зүйн социологийн үднээс нэг социологи болох 10 жилийн мөчлөгөөр бол нийгэм үргэлж хувьсан өөрчлөгдөж идэг. Гэхдээ энд юу гарч ирж байгаа юм гэхээр хувиа хичээх гэдэг тэр мөн чанар хизээч өөрчлөгддөггүй байна гэдэг зүйлийг манай нотлох багийн зүгээс хэлж өгөх гэдэг. Тэр хүүхэд өнөөдөр тэр одоо өөрийн хүрээлэн байгаа дээр байр суурь хийж. За энэ дээр бас яг хуу e-спорт техник би бас дэмждэг. Гэхдээ энэ эдгээр хүмүүс бас яг хувь хүнийхээ тал дээр e-спорт техникийн дундаж наслалтын талаар хэр ойлголттой гэдэг юм бол хувь хүний тал дээр бол e-спортын дундаж наслалт бол одоо нэгдүгээрт бол энэ бол манай нийгэмд шинээр гарч ирж байгаа үйл одоо хөдөлгөөн буюу одоо нэг нийгмийн үзэгдэл байгаа. Үүнийхээ хувьд бол насжилтын хувьд бол тухайн хүн бол нэг зөвхөн эн чинь цаашлаад хувь хүний зөвхөн сонирхол дээр тулгуурлах бус бизнес, ажил мэргэжил гэдэг талаасаа явж байгаа учраас энэ өөрөө одоо плантай төлөвлөгөөтэй явдаг учраас энэ бол насжилтын хувьд нэг эрсдэл бол гарахаа одоо болж байгаа гэдэг нь явд үзэж байна. За дөрөвдүрэнд дээр шууд залгаа асуучих л да. 2008 онд монголчууд олимпийн аврагтаа босноос хойш одоо хамгийн их одоо нэгдсэн ийм дэмжлэг одоо жишээ нь тэр Монгол багийн сарийн жишээн дээр ингээд сүүл дэлхийн аврагын тэмцээнд орох нь явлаа шүү дээ. Энэ өөрөө бас сая танаа багийн ахлагчийн илтгэгчлэн нөгөө багийн ажиллагаа нэгдэл хамтрал юм биш үү? Энэ дээр бас байр суурь хэлээч. Дөрөвдүрэн дээр. Тэгэхээр энэ ганцаархнаа баг бодлоод ажиллахгүй гэж байгаа. Бас мэдээж энэ тодорхой хэмжээний амжилт үзүүлж ялал байгуулахын тулд эсрэг баг гэж нэг юм байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний харьцуулагдаж харилцаанд орох хэрэгтэй. Тэр амжилттай харилцаа үүсгэхийн тулд энэ хүмүүс багийн тоглолцоотой хин нэгнээр бас багшлуулсан, удирдуулсан, энэ боломжийг нээж илрүүлсэн, инновац хийсэн, энэ компьютерийн шинжилгээ ухааныг хөгжүүлсэн хүмүүсийн бүтээл дээр энэ хүмүүс бас ажиллаж байгаа. Тэгэхээр хувиа бодоод одоо жишээ нь нээлт хийх чадвартай ирнэ хизээч энэ компьютер гэдэг зүйлийг дэлхийнхэн танилцуулаагүй бол яах байсан бэ? Тэгэхээр энэ хүмүүс угаасаа суурьсаа бүр байхааргүй байх ийм нөхцөлд очих байсан байд. Тэгэхээр нийтийн эрх ашигт нийцүүлж хувиа хичээхгүйгээр өөрийн байгаа нөөц бололцоогоороо бусдад зориулж ямар нэг зориулт гаргасан учраас энэ бүх боломжууд гарч ирж байгаа гэж би бас үзэж байна. За хариу. Нийтийн эрх ашиг болон одоо хувийн эрх ашиг гэж нэг хоёр зүйл хөндөгдөд байна л да. Тэгэхээр энэ нөр юу байгаад байгаа юм бэ гэхээр эрх үүргийн нөгөө нэг гогцоо гэдэг зүйл байгаа да. Тэгэхээр эрх үүрэг буюу мэдээч хэрэг миний эрх өнөөдөр таны эрхээр хязгаарлагддаг гэдэг зүйл байгаа. Миний үн цэнийг та өнөөдөр хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Одоо жишээлбэл би одоо боловсролын байгууллагт ажиллаад цаашлаад боловсролын байгууллагаар ингээд явахыг хүсэж байгаа хүн байж болно. Нөгөө тал илүү тэр мөнгөний үн цэн санхүү гэдэг зүйлийг ойлгоод энийг заавал бид бүхэн ихтэй сургуульд 4 жилээр суралцаад одоо төгсөхгүйгээр миний хувьд одоо миний
хувийн тэр үзэл бодол үнцийн бүтээгч байгаа зүйл маань өөрөө энтэй одоо огтлцохгүй байна гэдэг нэг тэр хувь хүний нэг ирэх шиг байгаа хгүй. Гэтэ энэ нь өөрөө хоорондоо хэрвээ ямар нэгэн байдлаар нэгэндээ сөрөг нөлөөл үр дагаврыг үзүүлэхгүй байх юм бол энэ хуваагч гэдэг зүйл буцаагаад эргээгээд одоо бусдаа үлгэр дуурайл бөгөөд зөв одоо мөн түүхийг бүтээж чадна гэж бодож байна. За баярлалаа. Нэгдүгээр ангийн гишүүний дэмжлэг илтгэл. За одоо үргэлжлээд танд одоо хангалттай хугацаа байна. За тэгээ багийнхаа ахлагчийн үндэслэл тэлийг дэмжих хэлбэрээр бүтээлцээний үргэлжлүүлнэ. За Монгол улсын хувьд бол яг сүүлийн үед ялангуяа сэтгэл судлал, тарих судлал бүгдээрээ бас огтлцол тавцал үүсээд за оюун болон зүрх сэтгэлээ хөгжүүлэх маш олон судалгаанууд гарсан байна л да. Тэгэхээр бид нар өөрсдөө хувь хүнээ хөгжүүлж гэн, хувь хүнийхээ одоо эрх ашигыг хамгаалж гэн гэдэг нь явж тэгээд эцсийн бүлэгтээ бол ерөөсөө л тэр бусдын тусын туулд амьдрах энэ зорилготой нийцэх ерөөсөө л энэний төлөө амьдраад байгаа юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр ялангуяа одоо өндөр хөгжилтэй орнуудад бол 13 хүний хоёрт нь итгэж болох учраас энэ хүн цалингаа зөв тавина. Одоо юу гэдгийг ажил бизнесээ эрхлэхэд түншлэл амжилттай явна. Цаашлаад эдийн засгийн хөгжилд хүргэнэ гэж үздэг бол хөгжил буурай орнуудад жишээ нь Африкийн орнуудад энэ 10 хүний 9 нь ерөөсөө итгэж найдаж болохооргүй ийм төвшөнд үйдэг учраас цаашдаа хөгжил удаашрдаг ийм асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр дээрэс нь одоо USA Foundation-ийн мэдээлснээр энэ 2020 оноос хойш ингээд буйны байгууллагад хандивын хэмжээнд багасаад ерөөсөө дотоодын нийт бүтээгдэхүүний 2% эзэлдэг болсон гэж байна. Гэтэл яг энэ Монгол улсад болохоор шинжлэх ухааны салбарт ерөөсөө 60-аад он хүртэл 1% зарцуулдаг байж байгаад одоо 0.012% маадаг болсон учраас одоо энэ технологийн дэвшлэр энэ залуучууд хичнээн одоо нөө мундаг байла гэд одоо нөө ургаж байгаа хөрс тэр орчин энэ бүгдээсээ хамааруулаад энэ хүмүүс туллаа хаазаа гიშгэж чадахгүй байна гэж би үзэж байгаа. Дэлхийд гарах гэхээр энэ хүмүүс маань дөнгөж төрсөн ялах хүүхэд бол бүгдийг чаддаг мэддэг төрөөгүй байдаг. Тодорхой хэмжээний эцэг гэх юм байна уу, одоо асрамжийн газрын байна уу, бусдад зориулт гаргасан төр нийгмийн тогтолцооны буйнаар энэ хүмүүс насан турсан байгаа. Тэр 20 жилийн хөрөнгө оруулалтуудыг оюуны болон санхүүгийн завшуу цаг хугацааны маш их хөрөнгө оруулалтууд авч иж бие хүн өсөн төлжөж бойждаг. Энийг эргүүлээд буцаагаад угаасаа өгөх ёстой байдаг. Тэр ингэж эргүүлж зориулт гаргахын тулд эрэлттэй мэрэгжил эзэмшиж байна. За өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэж үзэж байгаа энэ бүх юм нь эргүүлэл гэртээ дөрвөө буцаагаад бусдын сайн сайхны төлөө орчин тойрон бусдын үлдээсэн сайхан байгалийн зүй зохицол бүхий ургамал усны буйнаар энэ хүмүүс маань амьдарч байгаа. Хэрвээ энэ тогтолцоо алдагдаад эхлэх юм бол одоо эргүүлээд энэ тэгш бус байдал баланс алдагдал за энэ баян ядуугийн асуудал баялагын хуваарлтын тэгш бус байдал ч гэдэг юм улс төрийн тогтворгүй байдал руу хүрэгдэг бахны. Тэгэхээр баян орнууд гэдэг нь бол яг зөвхөн бас юугаараа тооцогдохгүй л дээ эдийн засгийн тоон хэмжүүрээр тооцогдохгүй бас иргэдэн аж жаргалтай байх юм хэмжүүр өгдөг. Гэтэл энэ аж жаргалыг болохоор Харвардын судалгаагаар бол харилцаа ерөөсөө нэг номерт юм байна гэсэн юм судалгаа гэдэг. За баярлалаа. Бид нар ч гэсэн бас иргэн баян боловсон ингэж ярьдаг те. Гэтэ энэ бол зөвхөн бас нөгөө хөрөнгөний асуудал биш л дээ. За яг хоо боловсролын оюуны бас энэ баялагийг бас нэлээд хэлж байгаа болоо гэж бас бодож байна. За ингээд дэмжлэг илтгэлд оролцсон багийн хоёр гишүүдтэй баярлалаа. Дараагийн хэсэг бол модераторын асуулт хэсэг байх болно. За энэ хэсэгт би хоёр багийн ахлагчаас дараах асуултуудыг асуунаа. За ингээд нэгдүгээр багаас эхлэе. Мишелээс асууя. За тун товчхон асуучи. За хүн төрлөختөө ер нь тийм ялангуяа зүгээр монголчуудын шинээр бодоод үзэхэд бид багийн ажиллагаагүйгээр энэ хамтралгүйгээр өнөөгийн одоо Монгол улс за цаашлаад өнөөгийн ертөнцтэй энэ дэлхийд дахинд бий болох байсан уу? Түрүүн бас энэ тал дээр эсрэг багийн жишээ дурдж ирсэн. За тэгэд бид бас нөгөө хоёр дахь асуулт ивэл бусдад дараа болохгүй байх асуудлын талаар ярьдаг тийм. Бусдад дараа болохгүй байх нь ер нь өөрөө бас нэлээд тийм том агуулга байгаа шүү дээ. Тэгээд эхлээд өөрөө одоо юу гэдэг бусдад төвөг удахгүй байх нь энэ бас баг хамтралын нэг хэлбэр одоо тийм бусдад дэм болж байгаа нэг хэлбэр байж болох уу энэ тал дээр байр суурийг нь сонсъё. За хариулах 3 минутын хугацааг нь явуулж эхэллээ.
Ер нь хүн төрөлхтний үүсэл одоо тухайлбал хүн нийгэм шиг амьдрахаас өмнө ямар зохион байгуулалт амьдардаг байсан бэ гэдэг дээр маш олон төрлийн онолууд байдаг. Талбал зарим нэг нь одоо бид бүхэн одоо зам ёсны байдал амьдардаг байсан боيو хүн болго өөртөөхөө зүйлийг хийгээд явдаг байсан гэсэн онол байдаг. Зарим нэг анхнаас хүн төрөлхтөө ингээд нэгцэн гэдэг зүйлийг ч ярьж байдаг. Гэтэ эцсийн зорилго нь өөрөө ямар яг энэ онолууд юун дээр огцолдог вэ гэхээр хүн болгон хамгаалуулахын тулд бид бүхэн нэгдэл босноор тэндээс бүгд тодорхой ямар нэг үр ашиг хүртэж байгаа учраас хамтарсан гэдэг нэг онол дээр одоо бүгдээрээ санал нийлж байдаг. Тэгэхээр эндээс ямар зүйлийг ажил болж байгаа вэ гэхээр одоо тухайлбал саяны одоо хоёр дэмжлэгийн хэлэхээр хоёулын дээр нь багийн ажиллагаатай холбоотой асуудлууд хөндөгдлөө. Энэ дээр нэг талаас нь одоо тэр багт одоо ортол өөрийнхөө чадварыг хөгжүүлсэн магадгүй нэг талаараа хувиа хичээж өөрийгөө хөгжүүлсэнтэй холбоотой байж болно. А хоёрдугаар тэр багт одоо миний ч ихсэн хувийн ашиг сонирхол нийцж байгаа учраас тэр үлдсэн тоглогчтойгоо нийцж байгаа учраас бид бүхэн нэг баг болж болно. Энэ дээр заавалч хувиа хичээх болон хамтын ажиллагаа гэдэг зүйл нь эсрэг хамтаа оршин тогтнож чадахгүй гэсэн зүйл бол байхгүй. А хувиа хичээх гэдэг зүйлээрээ нотлох баг юуг илэрхийлж байгаа вэ гэхээр би өөрийн их ашигыг илэрхийл сонголтоо хийж чадж гинэ үгүй юу гэдэг дээр одоо энэ асуултанд орж байгаа. За хоёр дахь асуултын хувьд гэх юм бол бусад дараа болохгүй амьдрахтай холбогдож байгаа. Тэнгүүд энэ дээр бас нэг юм хоёр ялгаатай зүйл гарч ирж байгаа юм л да. Бусдын эрх ашиг бодохгүй байх зүгээр өөрийнхөө одоо аж аргалан төлөө явах гэдэг асуулт гарч иж байгаа. Тэнгүүд яг бусдын эрх ашиг одоо ингээд харгалцахгүй байгаа хүн одоо хувиа хичээсэн хоёр өөр байгаад байгаа байхгүй. Юу гэсэн байгаад байгаа гэхээр би хувиа хичээсэн байлаа гэдээ өөр хүмүүсийн миний эрх ашигын төлөө бай гэдэг зүйлийг шаардахгүй. Би зүгээр өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд явж болно. Юу гэхээр ингэж яхта би танд одоо ямар нэгэн байдлаар садаа болохгүй таац надад битгий садаа болооч буюу та ямар нэгэн байдлаар битгий надад намайг ингэж одоо чи нийтийн гадлаа юм бай гэсэн юм одоо автханд оруулж над миний эрхлэнд битээ халдаарай би зэн таны эрхлэнд халдахгүй гэсэн утга санаа бас явж явах болчихгүй маяг гэж үзэж байгаа. Миний бодлоор бол яг хувиа хичээсэн буюу яг энэ ямар нэгэн байдлаар те сөрөг аргаар ашиглагдаагүй энэ хувиа хичээн гэдэг үг нь өөрөө цаана хүний эрхчлөлөг хүндэлдэг өөрөө эргээгээд өөрөө одоо бусдаарч эрхчлөлөө одоо хүндлүүлэх тийм хүсэмжилдэг буюу би өөрөө хийх ёстой зүйлийг хийгээд явж байгаа гэсэн зарчимтай хүнийг бас илэрхийлж байгаа болоо гэж хувийн байр суурь бол хувийн байр суурьтай л байгаа. За баярлалаа. За 2 дугаар ангийн ахлагчаас асууя. За ер нь яг ингээд энэ хувиа хичээх нь ариун явдал мөн гэд тий яг энэ сэдвийн тодголын үед ариун явдал гингүүд надад бол энэ дэр зайлшгүй нэг ярих хэвээр одоо юу гэдэг нэг дид хэсэг сэдв болгож оруулж ирэх хэвээр зүйл бол шашин юм шиг санагдаад байгаа. Тий яг ариун явдал уу гэдэг чинь тий. Тэгэнгүүт дэлхий дээрх одоо энэ олон одоо 8 тэрбум орчим хүний тий хідэн шашин шүтгэхтэй байх уу. За та өөрөө шашин шүтгч ба шүтгүүч энэ дэр юун түрүүнд одоо байр суурь хуваалцааш. Ер нь шашин ямар ч шашин байсан нөгөө нэг хүрхцгийг нэг гэлтэгдэг шүү дээ. Тэгэхээр бусдад хуваалцах нэгүсэнгүү байх гэж ярьдаг. Энэ одоо энэ олон одоо дэлхийн тэрбум хүмүүст бас ямар нөлөө үзүүлсэн? Эсвэл одоо энэ нөлөө нь танаа багийн байр суурьтай нийцэж байгаа мó үгүй мó те? За танд бас 3 минут тий. За баярлалаа хариулъя. За ер нь бол яг зүгээр одоо юу гэдгийг ариун явдал гэдэг энэ үгийг заавалч одоо шашинтай холбоо тайлбарлаад шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Яг нэг дид хэсгэл болгоод байгаа юм да. Зүгээр манай байгууллагад нөгөө нэг эмэгтэйчдийн одоо дэлхийн эмэгтэйчдийн их тайвны соёл нийгэмлэг гэдэг ингээд нэртэй болохоор бас хүмүүс зарим нэг одоо байгууллагад болохоор яадаг вөхөр их тайван гэр шашин гэж ойлгоод байдаг. Гэтэл их тайван гэдэг ойлголт нь хувь хүний ойлголт байдаг. Ерөөсөө л хүн өөрөө хүнээр байх монголчууд ярьдаг тийм хүнээр хүн хийх гэж ярьдаг. Хүн байх тухай асуудал байдаг. Тэгээ энэ дээр түрүүний миний нөгөө хэлсэнчлэн нөгөө хүнд байх хэвээр тав эрхэм чанар байдаг гэж ярьсан тийм тэрнтэй уялддаг. За нөгөө талаас одоо өнөөдрийн хүртэл юу гэдгийг энэ хувиа хичээх үзэл нь ариун одоо бус явдлыг одоо байлгахгүй байхын тулд мэдээж одоо олон улсын байгууллага шашны байгууллага зөндөө олон үйл ажиллагаанууд соён гээгэр их үйл ажиллагаанууд өнөөдрийн хүртэл явуулсаар байгаа маш олон төрлийн одоо шашин урсгалууд байдаг тийм ээ. Гэтэл энэ өөрөө үр дүнд хүрсэн үг л хүрээгүй гэдэг угаасаа бид бүхэн харж байгаа. За энэний нэг томоохон илрэл нь юу гэхээр хүн хоорондын төрөний нөгөө харилцаанаас үүдэлтэй зөрчилдөөн мөрөлдөн гэр бүлийн хүчирхэл за томоор харах юм бол дайндаж ингээ ярих байх. Зөв миний хувьд бол энэ ариун явдал гэдэг нь өөрөө юу хэлж байгаа юм бэ гэхээр зөвхөн хайрлах тухай асуудал шүү. Тий. Тэгээ хайрыг ярих хүмүүс айгүй өөрөөр ойлгодог. Гэтэл хайр чинь маш энгийн шүү. Зүгээр ойлгоод өгч гэж байгаа. Тухайн нэг тухайн байр суурин дээр нь ойлгоод өгчих юм бол энэ өөрөө хайр юм аа. Тухайн нэг тухайн байр суурин дээр нь ойлгоод өгчих юм бол та тэр хүний одоо дараа болох зүйл хийхгүй. Тэр хүнийг сэтгэлийн өвдөх зүйл хийхгүй. Тэр хүнд ямар нэгэн байдлаар таагүй байдал нөхцөл байдлыг үүсгэхгүй. Ийм л болчих асуудал байгаа байхгүй. Тэгээд одоо сайн нөгөө манай одоо нотлог баг юм хэлж ин л да эв нэгдийн тухай ярьж байна. Гэхдээ хувиа хичээгээд байх юм бол ийм нэгдэл байхгүй шүү дээ. Хувиа хичээж байгаа хүн дуртай хүн байдаггүй шүү дээ. Тэр хувиа хичээх үзэл маань өөрөө яадаг вөхөр байнгын давтшгүй үйлдэл байнга давтагддаг үйлдэл гэж харах нэг өөр тухайн агшинд үйлдэгдэж байгаа үйлдэл гэж харах нэг өөр. Гэтэл хувиа хичээх үйлдэлийг хүн дандаа ингээд амьдралын туршлагатай бүр бүх цаг минутанд үйлдэгддэг зүйл биш байхгүй юу? Тэгэхээр энэ зүгээр тодорхой агшинд болдог зүйл. Яг уу ийм нэгдлийн төлөө хувиа хичээнэ гэж байх уу? Одоо чинь хувь хүн за дараа нь байгууллага тий компани
За бүр цаашлаад улс хувь ачаал гэж бас байж болно шүү дээ, тийм үү? Бүр цаашлаад одоо нэг дэлхийн ногоон дэлхий гэдэг юм уу? Бас нэг хувь ачаал байж болно, тийм. Энэ ерөнхийдөө бас нэг хүрээлэл нь энэ тал дээр та. За энэ нөгөө нэг энэ нэгдэлтэй ягаад харшаад байгаа юм бэ гэхээр хувиа хичээж байгаа хүнийг хүн болгон хараад тэр хувиа хичээж байгаа хүнд хүн болгон дуртай байдаггүй. Тэр хүн тухайн тохиолдолд хувиа хичээж байгаа бол эн чинь өөрийнхөө нөгөө хувийн одоо эрх ашгаа нийтийн эрх ашигч илүү тавиад зөвхөн хувийн эрх ашгаа одоо нэг уртцэл тавьж гин гэсэн. Гадуурхагддаг гэсэн юм. Тэгэхээр тэр хүмүүс ядгүй нийгэмд гадуурхагдаж эхэлдэг. Нийгэмд гадуурхахаас гадна энэ дараагийн үр дагавар юу гэдэг вэхээр нийгэм буюу одоо хамтран ажиллагчид хамт олон тэр хүнд итгэл байхгүй болж эхэлдэг. Итгэл сулраад ирэхээр юм нэгдэл байхгүй. Ямар ч юм нэгдэл байхгүй гэсэн. Тэр энэ бүгд бол хоорондоо одоо тодорхой хэмжээгээр мэдээж харилцан уялдаатай юм зүйлүүд явж байгаа. За нөгөө талаас дээр хувийн үнцний тухай түрүү ярьсан тийм ээ. Хувийн үнцнийг ярих гэж байгаа бол хувиа хичээж байгаа хүнд энэ тухайн хүний үнц нь гэж харж болохгүй байхгүй. Хувь хүний үнц нь юу гэдэг вэ гэхээр миний түрүүний хэлсэн бусдад хайрыг түгэж чадчихна. Хувь хүн өөрөө хүн байж чадчихна гэдэг нь үнц нь байхгүй. Тэгэхээр хүн болгонд өөрийн үнц нь байдаг. Хүн болгонд үнцэнтэй зүйл байдаг. Тэрний үгээр хайртай хүмүүс нь гэр бүл нь. Тэрнтэй адилхан бусдын үнц нь ч гэсэн одоо хин нэгэн хүний үзэл бодлоор хязгаарлагдахгүй юм аа гэсэн. За танд баярлалаа. Модераторын асуултанд 2 багийн ахлагч хариуллаа. Үргэлжлээд бид хүн тайлбар илтгэлийн хэсэгтээ шилжиж, за нисэгт 2 багийг төлөөлж нэг мэтгэлцэгч оролцсноо. За багууд шийдвэрээ гаргачих гэж хүсэж байна. 1-р багаас за 2-р багаас шийдвэрээ гаргаад нэг нь оролцсон гэсэн үг тайлбар илтгэлийн хэсэг. За багийн ахлагч 2-р багаас оролцсон. За 1-р багаас 2-р өдөр буюу багийн гишүүн анх болорноор тайлбар илтгэлийн хэсэгт оролцохоор боллоо. За ингээд нэмэлт тайлбаруудаа хийн. За тодруулах зүйлсээ асууна. Энэсээ бас нэлээд сонирхолтой үргэлжлэх болов уу гэж бодож байна. За ингээд 1-р багаас эхлэе. Анх болор. За тайлбарын хэсэгт ороход бол энэ дээр дахиад нэг үл ойлголцол буюу бид бүхэн тодорхойлох ёстой нэг 2 үг гараад ирлээ. Энэ юу юм гэхээр хувиа хичээх болоод хүн чанаргүй байдал гэдэг 2 үг байна. Хүн чанаргүй байх болоод хувиа хичээх гэдэг 2 үгийг өөрөө утгын хувьд нэг гэж одоо объективизмын онлын хувьд бол авч үзэх боломжгүй байгаа байхгүй. Яагаад юм гэхээр өнөөдөр та тэр өөрийн одоо урдаа тавьсан зорилго те одоо яг хувь хүний үн цэнийхээ төлөө жишээ болгоод одоо аваад үзэх юм бол хүн болгонд Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон та өнөөдөр боловсрох хэрэгтэй байгаа. Боловсрох эрхийнхээ хүрээнд яг нийгмийн бодит байдал дээр буюу практикт өнөөдөр те анги танхим хүрэлцэхгүй ч юм уу ийм олон асуудлууд байж болно шүү дээ. Гэхдээ та өнөөдөр өөрийнхөө хоцрогдсон байгаа илүү одоо фокуслох буюу одоо нөгөө нэг төвлөрмөр байгаа сайжруулмаар байгаа зүйл дээрээ өөрөө хувиа хичээж буюу одоо ангиас гадуур ч юм уу олон одоо зүйлсийг бол хийж одоо өөрийгөө хөгжүүлэх боломж танд байгаа гэсэн үг байхгүй юу? Хүн чанаргүй байх гэдэг асуудлыг одоо манай одоо нотлох багаас тайлбарлахтаа бол им болвол хувиа хичээх гэдэг одоо үгнээс бол маш одоо ялгаатай нэг үг байгаад байгаа. Энэ нь өөрөө юун дээр гарчиж байгаа юм гэхээр тухайн хүн өөрөө ямар нэгэн байдлаар бусдынхаа нийгмийнхаа хүрээллийнхаа итгэлийг алдсан тохиолдолд энд хариуцлага тооцох тийм ээ. Буцаагаад нөгөө нэг алдаа болон оноо гэдэг нэг 2 зүйлэндээс бий болж гарчиж байгаа байхгүй. За зүгээр шашны үүднээс л аваад үзье л та. Одоо дээрхийн гигэнтээ одоо Далай ламын хэлсэн үг байдаг. Одоо хэрвээ та өнөөдөр тий алдаа хийх нь буруу биш юм аа. Яагаад алдаа хийх нь буруу биш юм? Яагаад гэвэл та одоо түүнийгээ танихгүй, мэдхгүй буюу бид бүхэн одоо хүн болгон анхудаага л амьдарч байгаа байхгүй юу? Хүн болгон л анхудаага амьдарч байгаа. Хүн болгон юмны зөврөв бурууг одоо тий учир шалтгааныг мэдхгүйгээр төрж байгаа. Үүнийхээ үр дүнд алдаа болон онолт гэдэг зүйл байдаг. Үүнийхээ үр дагаварт хүн суралцаж явдаг. Харин энэ ингэснээрээ бусдын эрх ашигыг хүнсэн тохиолдол байж болно. Гэхдээ энэ бол юу хэлж ийнэ гэхээр бид бүхэн суралцдаг учраас хувиа хичээлт бол ариун үйл юм а гэдгийг бол илүү тодорхойлж хэлж өгж байгаа. Эндээс өөр бид нар сургамж авч тэгээ цаашлаад одоо нийгэм хувьсан өөрчлөгдөж тэгээ бид нар сонгосон сонголт болоод бид бүхний одоо хийж байгаа тэр рационал болоод иррационал шийдвэрүүд бүгд өөр үр дүнтэй өөр учир шалтгаантай байгаа учраас энэ бол ялгаатай ойлголч юу гэдэг. За 2-р агийн дээр гэж бодож байна. За мань нэмэлт тайлбарууд байна уу танд? За тэр нөгөө нэг одоо юу гэдгийг энэ дэр нэг зүйл дээр би одоо ялангуяа нөгөө нотлох баг дээр нэг ийм зүйл ажиглагдаад байна л да. Энэ хувиа хичээх үзэл нь ариун үйл мөн гэж хэлээд тайлбарлаад нэг нотлож байгаа хэлбэр нь өөрөө тухайн одоо юу гэдгийг хүнийг зүгээр техник машин мэтэл тайлбарлаад байна гэж би ойлгоод байна. Хувиа хичээх хүн чанар хоёрын та тусдаа авч үзэж болж байна. Тий, яг үнэ хувиа хичээх үзэл хүн чанар хоёр бол тусдаа 2 зүйл.
Хольж хутгаж ерөөсөө болохгүй. А зүгээр хувийн аж ахуй үзэл түрүүний би дахиад хэлье те. Энэ хувийн аж ахуй үзэл хизээ гардаг вэ? Тухайн агшинд гардаг байхгүй. Тэс амьдралынхаа туршид хувийн аж ахуйсаар амьдарч байгаа хүн нийгмийн бүтээгдэхүүнээр байж болохгүй. Тийм учраас улс орнуудын хөгжлийн бодлогын цөм нөрөө хүн байдаг юм гэхэд дэлхийн 200 гаруй улс орнч бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ хүнийг хүн байж одоо түрүү дахиад хэллээ те. Хүнийг хүнээр нь байрлахын тулд яг мэдээж хувийн аж ахуй үзэл тухайн агшинд байдаг учраас хувийн аж ахуй үзэл хүнээс гарч болно. Энэ бол яг үнэхээр алдаа биш. Энийг уучлах нь хүн хувийн аж ахуй үзлийг гаргацсан бол хүн гэдэг амьтан өөрийн инстинктээр өөрийнхөө гаргасан алдаа дутагдлаа эргээд бодоод тэрийгэ одоо юу нэгтэлж идэг ийм инстинкт. Тэрүүгээр нэгтээд би буруу зүйл хийсэн байна гэд эргээд засан залруулах боломж нь хүнд байждаг. Энэ утгаараа харах юм бол хувийн аж ахуй үзлийг одоо нэг тийм одоо юу гэдгийг механикаар ингээд нэг тийм ойлголт руу ингээд түлхэх нь бол би буруу гэж харж байгаа. А нөгөө талаасаа зөвхөн боловсрал зөвхөн хүн хөгжиж чинь зөвхөн энэ өөрөө инновацийн хөгжил нэмэрхтэй тэр хүн боловсралтай болчихно гэж харж байгаа бол энэ хэрэгцээ чи хүн болгонд байгаа шин. Тэг хүн болгон энэ хэрэгцээг хангахын тулд хувийн аж ахуйн бол энэ нийгэм чи өөрөө юу болох юм бэ? Дэлхийн ертөнцид тогтнох уугүй юу? Улс хооронд ийм найрамд байх уугүй томмоор харуул. Гэт ингээ харах юм бол энэ өөрөө нөгөө хариулт нь өөрөө тайлбар ингээд үгүйсгээд байдаг ч. үгүйсгээд байгаа байхгүй. Сталинд нэг хон өгч за Гитлертэй ч хоосон байх бас нэг өгч гэдэг шиг нэг тэр яриа шил жигд байх талаар яриад байна да. Тэгээ ер нь бол би зүгээр яг энэ үзлийг бол нэг хүн байх өнцгөөс нь хараад байна л да. Тэгээ би түрүүний дахиад хэлсэн те хайр. Угаасаа л зүгээр ойлгоод өгч. Тэр хүн тухайн агшинд хувь одоо хичээх үзэл гаргацсан байж болно шүү дээ. Энийг хүн тухайн байр суурьнд нь магадгүй шаардлагатай болол гаргасан байхгүй ойлгоод өгч байгаа нь хайр. Дээр нь энэ хүн хэрвээ намайг тэрнгүү мэддэг юм чи миний ийм зантайг эдэр мэддэг юм чи яад ингээд дахиад тэр үзлээ давтаад дахиад тэр үйлдэлээ давтах юм бол энэ өөрөө бусдаас ойлгож өгч байгаа хайрын нь хариу нь өөрөө юу болж сурах вэ? Хайр биш болж болж. Энэс чи өөрөө нэг эв нэгдлэг юм чи байхгүй. Ааха. За нэгдүгээр энэ дээр орж ирэх байх гэж бодож байна. За тэгэхээр бид бүхэн бол хайр гэхээс илүү одоо яг нэг хувийн аж ахуй гэдэг нэгдүгürt нэг одоо ойлголцлын одоо зүрүү болол гараад ирчлээ гэж харж байна. Хайр болон хувийн аж ахуй хоёрын хоорондох холбоосыг бол жоохон ойлгосонгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт л бол одоо нийгэм болоод хувь хүн хоёрыг хооронд нь авч үзэж байгаахийн хувьд бид нар энийг олон талаас нь авч үзэж одоо ярилцах шаардлагатай гэж үзэж байна. За нөгөө талаасаа одоо жишээлбэл бизнесийн салбар байл та тийм ээ. Бизнес эрхлэгчид өнөөдөр бол ашиг олохын тулд тийм ээ. Ашиг олж тэрнгээр өнөөдөр өдрийнхөө хоолыг залуулахын тулд ажил их хөдөлмөр эрхэлж байгаа. Одоо дэлхийн сэтгэл судлалын хүрээлэн байна л да 61 орны 1.5 сая одоо хүний датан дээр суурилсан. Энэ дээр юуг авч үзэж байгаа гэхээр одоо тэр амжилттай бизнес эрхэлсэн ч юм уу те тэр манлайлж байгаа хүмүүс бол одоо ингээд хандив өгтөө өөрөө сайн дураараа өгдөг гэж байгаа байхгүй. Гэтэ гол нь тэр хүн одоо амжилтанд яаж хүрсэн бэ гэдгийг бол өөрөө одоо хувь хүний өөртөө өөрийнхөө тэр хийж байгаа бизнестэй органикаараа одоо ингэж фокуслснараа гарч байгаа үр дүнг хилээд байгаа юм болов гэж харж байгаа. А нөгөө талаас юу хэлж байгаа юм бэ гэхээр одоо тухайн салбартай амжилттай явж байгаа буюу нэг эдийн засгийн юм онол байдаг л да. Одоо ер нь бол компаниуд өөртөөхөө ашигыг олж байгаа ч гэсэн нөгөө талаараа хэрэглэгчтэй үн цэнийг үүсгэж идэг болохоор энэ бол зөв тогтолцоо одоо яг тэнцвэртэй нэг одоо тогтолцоо болж өгдөг гэж одоо хувийн аж ахуйтай аваад үзэх юм бол дэлхийн эдийн засгийн одоо 2022 оны гаргасан судалгаа байна л та. Энд дээр одоо хувь хүн өөрийгөө хичээнэ гэдэг нь аз жаргалтайгаар тэр боловсрал, эрүүл мэнд, санхүүгийн хувьд амьдрах нь буцаагаад эдийн засгтаа тэр нийгэмдээ зөв үр ашиг гаргадаг юм а гэж үзэж байлаа гэж. За баярлалаа. За 2 дугаарт 1 минут 41 секунд болсон байна. За тэгэхээр нөгөө одоо хувийн аж ахуй үзлийг би түрүү дахиад хэллээ. Тэ зөвхөн боловсрох хувь хүн хөгжигтэй холбоо тайлбарлаад тах юм бол энэ өөрөө бас аюул хязгаарлалт байлбар. Нэрэл үнэхээр эдийн засгийн хувьд, нийгмийн хөгжлийн хувьд тийм ээ харилцааны хувьд маш олон талаас нь одоо хичээх үзэл нь өөрөө ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг дэлхийн олон одоо судалгааны байгууллагууд бол тогтоох зарим нэг судалгааны үр дүнгуудээс манай сая хамтрагч бол мэдээлээ шүү дээ. Тэгвэл яг энийг байхгүй гэвэл ер нь яг юун дээр анхаарах вэ? Энэ хувийн аж ахуй үзэл нь өөрөө ямар үр дагаварт хүргэдэг вэ? Хамгийн нэгдүгээр түрүү хэлсэн итгэлцэл байх хэрэгтэй. А дээр нь яадаг вөхөр хувийн аж ахуйн харилцаан дээр хүмүүс яадаг вөхөр нөгөө харилцааны доголдолд орж эхэлдэг. За дээр нь нийгмийн одоо хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Яг тэгэхээр энэ өөрөө магадгүй өнөөдөр өөрт нь болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тодорхой хугацааны дараа энэ өөрөө нөгөө удаашрлыг бий болгож эхэлнэ. Хөгжил цаа болдог тий. А нөгөө талаасаа яадаг вөхөр шудраг ус байдлыг бий болгож эхэлдэг. За тэгээд дээр нь хамгийн аюултай зүйл гэхээр сэтгцэн эрүүл мэнд сөргөөр нөлөөлдөг. Энэ юунд хүргэдэг вөхөр нөгөө л нэг хүний нөгөө нэг одоо юу гэдгийг сэтгэл готрол тийм ээ ганцаардлаас үүдэлтэй. Яг л хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ.
хүн харилцааны хэрэгслөө. Тийм учраас энэ бүгэн сөрөг дагавар, энэ олон сөрөг зүйлүүд нь тухайн хүнд эцсийн үр дүнтэй ямар одоо үр дүнд хүргэдэг гэхээр хувийн ичигч байхгүй байхын тулд би яах ёстой вэ гэдэг бодол хийх рүү чиглэж. Ер нь яг ямар насныхнаас, хэдэн настайгаас те яг ямар үеэс одоо энэ хувийн ичиг зан чанар юу сууж эхэлдэг бол хүмүүс. Та энийг одоо юу гэдэг энийг нь байгасгая. За байхгүй болгоно гэж байхгүй бах. Багасгая гэвэл те. За одоо энэ дэр би өөртөө байгууллагынхаа нэг хийж байгаа нэг ажлыг хэлмээр байна л да. Энэ юу гэхээр манайх сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ өөрөө юу гэдэг вэ? Инх тайны боловсрол гэдэг. Инх тайны боловсролын үндсэн ухтан юун дээр явдаг вэ? Төрөний нөгөө миний хэлсэн 5 мөн чанар дээр явдаг. Энийг зүгээр амьдрал дээр тайлбарладаг. Амьдрал дээр угаасаа л хүнд байх ёстой мөн чанардаг багаас нь суулгахын тулд өөрийнхөө үгээрээ үйлдэлээрээ те бусдад нөлөөлөл үзүүлэхийн тулд яах хүн өөрөө яах вэ гэдэг талаар ярьдаг. Тэгээ энэ өөрөө сонссон хүмүүс нь яадаг вэхээр зөвхөн одоо юу гэдэг нь өөрөө өөрчлөлтөд зогсохгүй ойр орчин хүүхэд гэр бүл тэгээ хамаатан садан тийм ээ найз нөхд эерэг үр дагавар үзүүл явдаг ийм одоо боловсролын хөтөлбөр байдаг. Аха. Тэгээ энэ яг ерөөсөө нэг цэцэрлэгийн наснаас эхлээл явах байх гэж бодож байна л да. Тэгээд хувийн хувьд ийм за бүр цаашлаа геополитикийн харилцаан дээр ярьсан ч гэсэн хувийн ичиг хүчил бас нэлээд өргөн сэдв болох болоо гэж бодож байна. За ингээд дараагийн хэсэгт шилжиж нэмэлт асуултын хэсэг байх болно. Нэмэлт асуултын хэсэгт за асууж амжаагүй за мөн дэлгэрүүлж мэдхийг хүссэн зүйлсээ багийн ахлагчид гишүүдээс зөрж асуун. За 1-р багийн ахлагч, 2-р багийн гишүүн буюу 4-р эндрээс, 2-р багийн ахлагчдаа 2-р эндрээс буюу 1-р багийн гишүүнээс асуултуудыг асуунаа. Та бүхэнд асууж хариулах 2 минутын хугацаа авъя. За ингээд нэг болон 4-р эндрээс асуулт хариултын хэсгээ эхлүүлье. За амжилт хүсье. За Ницаах багтаа маш их баярлалаа. Юун түрүүнд асуухыг хүссэн зүйл нь юу байгаад байгаа вэ гэхээр сая модератор бол настай холбоотой асуулт асууж байна. Тэр хүүхэд бол хамгийн хуваа хичээсэн хүн байгаад байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр зөвхөн би үзэж гинүү, би даарч гинүү, би өвж гинүү гэдэг зүйл тэр хүүхдийн нэг наазахын бодол сэтгэлээ найгаад байгаа. Тэгэхээр сая ингээд танаа Ницаах багийн зүгээс гарчсан санууд нь өөр юу байсан бэ гэхээр хүн болон хуваа хичээх юм бол нийгэм өрөө тэгшбэс одоо тийм тогтолцоо бий болно гэхээр энэ одоо хүүхдүүд өн дээр орж ирээд даанга хүний тэр шунц сэтгэлээс гадна одоо хүүхдүүд орж ирээ зүгээр л нэг тийм хүний буйнд өөрийгөө зүгээр л нэг тавьсан тэр сэтгэлэнүүд орж ирэхээр энэ тэгшбэс тогтолцоотой холбоотой энэ одоо үндэслэл яг яаж хувирж ийнэ вэ? За энэ дэр би хариулт хэлэхэд ер нь монголчуудыг бас сэтгэл зүйн хувьд бас 62% нь бол жоохон тийм нэлхсэн өвчлөл буюу 5 настай хүүхдийн сэтгхүүдээр гаццсан. Тэрнээсээ болоод маш их шүүмжлэх дуртай, гомдлох дуртай болж ингэж хүмүүжигдсэн байна гэж үзээд байгаа юм. Тэд нарыг гэхдээ миний харж байгаа өнцөг бол тэр гадны судалгаа. Үгүй энэ Монголынх яг нөө дижитал эрэнд бол тэрийг хаанаас хэдэн оны хиний судалгааг харчиж болох баг. Тэгэхээр гадаад бол яг 10 Америкт бол жишээ нь 17% нь насанд хүрэхстэй 17% нь бол ийм сэтгэл зүйн хувьд бас өвчлөлттэй байна гэж үздэг. Гэтэл Монголын хувьд яагаад ингээ 3-ны 2 нь одоо ийм асуудалтай байгаа юм гэхээр нялх хүүхдүүд бол угаасаа бас бусдыг нөө өгөх хайранд сургах гэж бусдад өөрөөсөө илүүчлэх тийм зорилт бүхий бас хороод ирдэг. Тэгээ энэ хүүхдийг за дээдс ихэс дээдсүүдийн одоо өг дээдсүүдийн сургаалаар ингэж хүмүүжигдэх юм бол за 7 нас хүртэл нь ямар нэгэн төл мал ишиг хург за гөлөх ч юм уу те амтныг хайрлах үзэлд сургадаг. Тэгээд томрох тусмаа одоо 12 нас хүртэл нь бол ямар ч хэсэг бусдад үйлчлэл сургадаг 13-аас дээш наснд бол ерөөсөө л өөрөх тоолгойлох хэмжээнд ямар ч хэсэг амиа тэгээд явах энэ хэмжээс рүү ер нь бол монголчууд бэлддэг байсан. Энэ цаг үе маань завгүй эцэг их нарын үеэр бас жоохон алдагдсан байх магадaltaй. За дахиад асууж болно. Тэгэхээр маш их баярлалаа. За та өөрөө дэмжлэгийнхаа ихтгэл дээр болохоор ерөнхийдөө одоо буцаага тэрний нийгэмдээ үр нөлөөгөө гаргах ёстой гэдэг яг тийм нэг юм өөрчлөлттэй холбоотой тийм санааг төвшүүлж исэн. Тэнгүүд яг би окей энд ингээд одоо тэр үүргээ гүйцэтгээд нийгэмдээ хувь нэмээ оруулаад байдаг. Эргээгээд надад яг тэр зүйл нь нөгөө талдаас тийм өөрчлөлт байхгүй. Би энэ дээр хоосоо уцчвал яах вэ? Тухайлбал ганц би хүртэл толгоос ээжүүдийн жишээ манай Монгол маш өндөр байгаа шүү дээ. Энэ дээр жишээлбэл энэ одоо хуваа хичээх нь өөрөө яг тэр ээжүүдийн хувьд ариу үйлдэл болох уу үгүй юу гэдэг дээр бас таны байр суурийг сонсох хэрэгтэй. Тэгэхээр энэ нийгэмдээ чиглэсэн бодлого сул байгаа улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй одоо баялагын тэгш хуулилт гэдэг юм одоо бүр суурьас нь язгуураас нь одоо нөгөө иргэдийн ёс зүйн ухамсарын дэвшил төлөвшил дээд хэмжээнд хүрэг оюуны дорогтолд орсон үед энэ үзэгдэл гарч ирж байгаа. Тэгэхээр нэгэнт ингээд ганц би ээж болцсон хойно одоо яах вэ гэж ярихаас илүү углуур гарын шийдэхгүй бол зүгээр нэг шахны лент наагаад яваад ээж болохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр суурьасаа тэр ганц би ээж яагаад үүсч вэ?
Яагаад тийм хувиа хичээсэн тэр хүнийг ганц би ээж болгосон хүмүүс Цаг гарч ирээд дууссан байна гэдэг дээр бас бодох хэрэгтэй. За нэгдүгээр эндэрт 59 секунд үлдсэн байна. Нэмэлт тайлбарлаж болно. За би бас нэг зүйл асуучих гэж бодож байна. Саяны тэр эцэг их одоо тий тэр асран хамгаалагчийн тал дээр ер нь бол яг хуу ангид 30 хүүхэд байлаа гэхэд эцэг их очиод өөрийнхөө хүүхдийг тэр үүдээ одоо илүү харж хандах нь хувиа хичээх байдал юм шиг харагдах боловч тэр өөрөө бас нэг улсын иргэнийг хамгаалаад байгаа ч. Тэ өргөн агуулгаараа бас хувиа хичээх байдал нь зарим нөхцөлд бас нөгөө талаараа хамтын ажиллаж болох бах тий. Энэ тал дээр бас өөрийнхөө асуултан дээр бас өөрийнхөө байр суурийг илэрхийлж гэж хүсэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол танисаа хэлсэн бол айгүй үнний орт юу гэхээр хувиа хичээх бөгөөд хамтын ажиллагаа гэдэг зүйл чинь юм эсрэг тесрэг аль нэг л ганцхан оршин тогтнодог тийм зүйл өөрөө биш байгаа. Юу гэхээр хамтан оршин тогтнож байгаа. Би багийн ажиллагаанд орж байхдаа би өмнөх яг нэг асуултанд хариулж байсан шиг өөрийн хувийн ар сонирхлыг илэрхийлээд тэнд орчиж болно. Гэрээ чинь ердөөсөө энгийнээр яг тийм зүйл байгаа даа шүү дээ. Гэрээ хэлцэлхийх. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд аваад үзэх юм бол одоо нэг хамгийн ихний ихтгэл дээр би одоо тэр IR-ийн онлыг ярьж байсан. Тэрэн дээр одоо өөрийнхөө ад жаргалыг бүтээх чадвартай хүний ад жаргалыг би бүтээх шаардлагагүй гэсэн зарчим яваад байгаа байхгүй. Гэхдээ миний хүүхэд ч юм уу миний дүү ч юм уу те эдгээр хүмүүс өөртөө зорилгот хүрэх чадваргүй ад жаргалаа бүтээх чадваргүй харин би тэрэн дээр нь одоо ингэ хангах одоос нь зорилготой байгаад бас энэ чинь их хүрийн холбоотой гэдэг утгаараа тодорхой хэмжээнд хайртай л байгаа шүү дээ хүүхдүүдтэй. Тийм учраас үүнтэй холбогдлогоор энэ холбоо гэдэг зүйл нь бас миний хувийн ашиг сонирхлын бас нэгэн илрэх хэлбэр нь байх боломжтой болоо гэж үзэж байгаа. Яагаад гэвэл аав ээж нар айгүй хэлдэг те хүүхдүүд нь төгсгөр яг би төгсөж байгаа юм санагдаж байна. Яг хүүхдүүд нь амжилт хүрэхээр би амжилтанд хүрч байгаа юм шиг харагдаж байна гэхээр хүүхдүүд нь амжилтанд хүрэхээр өөрөө ч гэсэн хувийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа юм шиг санагддаг байж магадгүй байх гэж бодож байна. За баярлалаа. Ингээд хоёр багийн мэтгэлцэгчид өөрсдийн байр сууриа тус тусын өнцгөөсөө хуваалцлаа. За одоо 2 болон 3 дугаар эндрэл рүү шилжицгээе. 3 дугаар эндрийн их тайван та асуух ээлж болсон. За та бүхэнд 2 минут явах завья анх болоор хариулна. За тэгэхээр одоо нотлох баг маань үндсэндээ хувиа хичээх үзэл нь өөрөө ариун одоо зүйл юм аа гэж нотлож байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр энийг ариун зүйл юм аа гэдэг нотлож байгаа тодорхой тоо баримтууд дэлхийн хэмжээнд гарсан судалгааны тоо баримтууд үнэхээр тийм сайн үр дагавартай юм нотлож байгаа баримтууд байвал та хэлж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр хувиа хичээн гэдгийг буюу одоо энэ яг ариун гэдгийг бол одоо Оксфордын тал бичгээр бол тий ариун одоо цэвэр тийм ээ одоо нүгэл буюу үлдээгүү ч юм уу одоо тий цагаан хүний хилдэг гэх мэтчлэнгээр одоо тодорхойлон тайлбарсан байдаг. Гэтэ бид бүхэн яг одоо өөрсдийн байгаа улсын жишээн дээр аваад үзээл та. Бид бүхэн одоо яг одоо role model гэж хэлдэг шүү дээ тий. Одоо үлгэр жишээ авдаг хүмүүс олон байгаа. Мэдээж хэрэг сайн байгаа газар мөн саарч байгаа гэдэг зүйл байгаа байхгүй. Одоо судалгаанаас аваад үзэх юм бол Монгол хүн өнөөдөр бол оюуны чадвараараа бол дэлхийд 12-т орж байгаа. Гэхдээ хүний хөгжлийн индексээрээ ч юм уу те дэлхийн 189 орноос 92-т орж байгаа жишээний. Гэтэ бид бүхэн хамгийн гол нь бид бүхний одоо хэлээд байгаа нэг яагаад энийг ариун гэж үзээд байгаа юм бэ гэхээр алдаа болон дутагдал те мөн өөртөө олж байгаа тэр ололтыг бид бүхэн хүлээн зөвшөөрж байгаа одоо тэр одоо үнцэг үйл баримтыг бол ариун гэж манай нотлох багийн зүгээс бол авч үзэж байгаа. За дараагийн асуулт. За тэгэхээр юу одоо нөгөө саяны нөгөө хариултан дээр минь нэмэлт хариулт хэлж болдог байх уу? Тий. За тэгэхээр ер нь бол яг зөвхөн нөгөө хувиа хичээх үзэл нь өөрөө нийгэм буюу одоо бид нар тэтгэрэнгүй энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа учраас хүн болгоны дэлхийн ертөнцийн тодорхой хугацаанд амьдардаг. Амьдралын бидний эцсийн зорилго юу гэдэг вөхөр мэдээж аз жаргалтай тий аюулгүй урт удаан одоо эрүүл сайхан амьдрахыг хүсдэг. Эцсийн дүндээ бид нар аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хүн болгон ярьдаг. Гэтэл тэр аз жаргалтай амьдрах тэр нөхцөлийг чинь одоо гол түлхүүр нь юун дээр тулгуур саад түлхүүр нь юун дээр гэдгээр хувиа хичээх үзэл төр идэм байна. Энийг яадаг вөхөр олон улсын одоо судалгааны байгууллагад дэлхийн судалгааны байгууллагад ялангуяа нөгөө нэг улс орнууд амьдарч байгаа хүн хоорондын нөгөө амьдралын одоо ялгаатай байдал ялангуяа баян ядуугийн ялгаа. За ялангуяа сүүлийн үед одоо энэ Gini coefficient гэдэг энэ орлогын тэгш ус байдлын тухай хэмждэг юм үзүүлэлт өгд юм байна. Тэгээ энэ өөрөө нийгмийн тэгш ус байдлыг хэмждэг мөртлөө нийгмийн тэгш ус байдлыг баян ядуугийнх нь тэгш ус байдлаар үзүүлэлт юм байна. За энэ судалгаагаар болохоор Америкийн нэгдсэн улсад ерөөсөө 2020 оноос хойш ер нь бол одоо энэ нийт хүн амын одоо энэ үзүүлэлт нь бол 60% буурсан гэсэн үзэл гарсан байхгүй. Энэ юутай холбоотой гэхээр нөгөө хувиа хичээх үзэлтэйгээр холбоотойгоор хүн болон хувиа хичээгээр нийгмийн хөгжил нь явж өгөхгүй. Ударснаас. За нөгөө талаасаа баян ядуугийн ялгааны хувьд аваад үзэх юм бол энэ сүүлийн 30 жилд олон оронд одоо юу гэдгийг коэффициент нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж. Нэмэгдэнэ гэдэг нь бол үзүүлэлтийнхаа нөгөө юу тайлбараар болохоор мууцсан гэсэн үг. Энэ хувиа хичээх үзэл илүү их газар авсан байна. Тэгээ энэ нийт одоо дэлхийд байгаа 8 тэрбум хүн амын зөвхөн 1% нь одоо нөгөө дэлхийн хамгийн баян улсууд байдаг юм. Зөвхөн 1%, 8 тэрбум улс. Гэтэл энэ 8 тэрбум 1%-ийн баян улсууд нь хөрөнгө нь 8 тэрбум хүмүүсийн нийт хөрөнгийн 50% тэнцэнэ гэж байгаа юм.
Тэгэхээр тэгсэн мөртлөө өнөөдөр хэдийгээр ийм босон ч гэсэн дэлхийн нийтээр бид нар одоо хөгжлөмөө сайн сайхан болж чадсан уу? Бид нар хамгийн наацхан зүгээр хамгийн ойрхон жишээ л уур амьсгалын өөрчлөлтийг бид нар зогсоож чадахгүй шүү дээ. Гэт ингээ ярих юм бол хувийн ачиг үзэл магадгүй харахад маш энгийн жижиг юм шиг боловч томор харах юм бол ийм ноцтой үр дагавар хүргэдэг юм а гэдгийг хэлсэн. Тий. За цаг дууссан. За, нэгдүгээр багт 1 минутын хугацаа үлдсэн байна. За, би нэг асуулт суучих гэж бодож байна. За, ер нь бол эцсийн дунд бас нэг жоохон уулзах, санал нийт байдлаас үүсээд байх шиг нь хоёр багийн хувьд л тий яг саяны шинжлэрлээ. Гэхдээ юу гэдэг хувь хүний одоо ингээд хувиа хичээж байгаа зүйл мөн үү гэхээр яг биш гэж хэлж болохгүй зүйлсүүд маш олон байдаг л да. Жишээ нь спортын тамирчид тий. Тэр хувиа хичээж одоо ингээ өөрийнхөө төлөө явсан юм шиг харагдаж байгаа боловч улс их орны бахархал болж байдаг тий. За нэг одоо хөгжмийн зохиолч эсвэл нэг зураачийн нэг яруу найрагчийн бичсэн шүлэг хөгжим дуу тэр бүлхийн хүн төрлөختний ингээ соён гэгэрүүлж яадаг. Тэр булганыг одоо нэгтгэж идэг ийм зүйл болоод эргээд хуурж болдог. Тэгэхээр ингээд нь хувиа хичээлтээс өөрөө тэр нэгдлийг уриалсан, нэгдлийг бий болгосон маш олон одоо ингээ манлаасан түүчээсэн тэр яг таны ярьж байгааг бас эсрэг хөгжлийн түүчээнүүд бас гарч болох ч бас үгүйсэхгүй. Тэгэхээр нэгдүгээр баг энэ тал дээр өөрсдийн байр суурийг хадгалаад бас саяны миний асуултан дээр сэтгэлээсээ. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол яг тэр нэг одоо хувь хүний хувиа хичээж гаргасан тэр үйлдэл үр дүн нь өөрөө эргээгээд буцаагаад нийгэмдээ эерэг өөр нөлөө үзүүлдгийг л бид нэр ариун хамгийн гол нь ямар ч зүйл гарсан тэнд хүн сонголт хийж байгаа гэдэг зүйл нь өөрөө нөгөө сонголтын эрх чөлөө гэдэг зүйл бас байгаа юм шүү гэдгийг бид нэр бол дахин сануулж өгөх нь хэрэгтэй байх. Нөгөө талаараа юу хэлж байгаа юм бэлэр одоо социалист нийгмийн үед авч үзээ л да. Одоо социалист нийгмийн үед бол конкурс гэж бид хүн элтийн ерөнхий шалгалтыг нэрлэдэг байсан. Тэр үед одоо өөртөө одоо хамгийн хичээж зүтгэсэн те хамгийн одоо мондог суралцж ирсэн хүүхдүүд одоо нөгөө Совет бусад орн руу явж тийм ээ туршлага судалж ирээд тийм зөвлөлтийн үед туршлага судалж эргээгээд тэр суралцаж ирсэн зүйлээ нийгэмдээ одоо аж үйлдвэржилтийг бий болгосон байхгүй юу? Энэ улсыг бий болгоход тэр маш олон одоо мянган үеийн тэр төгсөжсэн ч юм уу тэр олон одоо хувиа хичээжсэн хүмүүсийн үр дүнд энэ нийгэм өөр үүссэн байна гэдгийг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. За хоёр багийн мэтгэлцэгчдийн өгсөн байр суурь за одоо энэ гаргаж байгаа гаргалгаанууд, судалгаанууд, дүгнэлтүүд үзэгч тань ч гэсэн бас баггүй зүйлийг бодуулж өөрсдөнд нь бас дүгнэлтүүдийг гаргаж хариултыг бас үлдээж байгаа гэж бодож байна. За ингээд нэвтрүүлэг маань сүүлийн хэсэг рүүгээ буюу дүгнэлт хэсэг рүүгээ шилжих цаг болжээ. За ингээд 2 болон 4-р эндэр багийн гишүүдээсээ дүгнэлтүүдийг эхлээд явчих. За 4-р эндрэс дүгнэлтээ эхлээд явъя. Хувь хүний хувиа эцэх байдал нь явж ингээд том зургаар цаг хугацааны одоо үе шат үнц нь болон ихтгэл үнэмшил одоо ухамсар төлөвшлөлтөөс суурлаад явж ингээд хамтын буюу нийтийн төлөө зориулттайгаар хувиа хичээд юм байна. Том зургаар харах юм бол эдгээр хүмүүс маань ерөөсөө л бусдад хэрэгцээтэй тэр хүндлэл одоо инэрэнгүй байдал энэ бүхнийг хүртэхийн төлөө баг өөрийгөө төгөлдржүүлж байгаа нь эргүүлээд маш олон хүнд нэмэлттэй тустай явахын төлөө юм байна гэж дүгнэж байна л та. Тэгэхээр замыг таних буюу одоо бусдтайгаа эв нэгдэлтэй, харилцан шүтэлцээтэй, байгаль ихтлхийтэйгээ зүй зохистой харилцаж амьдрах гэсэн энэ ухааныг ойлгоод одоо бүтээгч байна уу, одоо нэгдмэл ухамсарын талаарх одоо сүнслэг боловсролын одоо оройд хүрэх гэж байгаа хүмүүс бүгдээрээ л энийг хэлж байгаа. Ерөөсөө л өөрөөсөө илүү одоо нөгөө бусдад зориулт гаргасан эдгээр хүмүүс маань бол төгс төгөлдржих энэ замдаа орсон байна гэж үздэг гэсэн ийм дүгнэлтэнд хүрж байгаа. Тэгэхээр ерөөсөө л эв нэгдэлтэй, зохицолтой амьдрах, ерөөсөө хувиа хичээх үзлийг жижиг хэмжүүр дээр биш том зургаар харах юм бол энэ нь угаасаа хамтын одоо оршихуйд зориулсан хамтаараа олноороо бөөнөрөө одоо бусдын төлөө зориулт гаргаж амьдарч байгаа ийм үзэл юм байна л гэж байна. За баярлалаа. 2-р гишүүн Булгамаагийн дүгнэлтийг тавхан сонслоо. За ингээд дүгнэлт хэлэх дараагийн мэтгэлцэгч 2-р эндэр 1-р гишүүн анх болоор. Нийгмийн гэрээний онлын хувьд бид бүхэн тийм ээ нийгэм болон оршин байгаа ч гэсэн бид хүн байгалийн амьтан гэдэг юм зэрэг үгүйсгэж болохгүй. Эндээсээ шалтгаалаад хүн болгонд өөрийн гэсэн хэрэгцээ, өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийн гэсэн харах өнцөг хүн болгоных өөр байдаг. Гэтэ энийг огтлцуулж байгаа зүйл бол нийгэм гэдгийг нэгдүгürt дахин дурдж өгөх зөв юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаасаа хувиа хичээх гэдэг нь өөрөө юу хэлж байгаа юм бэ гэхээр
бид бүхний одоо яг энэ амьдрах одоо амьдралын явцад одоо тулгарч байгаа асуудлууд, бэрхшээлүүд, цаашлаад өөрсдийн одоо хувь хүний эрүүл мэнд, боловсрал, тийм ээ, оюун санаа, мөн одоо тэр аж амьдрал гэх мэтчлэн тэр алсын хараа гэх мэтчлэн одоо энэ олон зүйлс өөрөө хүн өөрөө ухамсартайгаар шийдвэр гаргадаг юм байна. Тэр ухамсартайгаар шийдвэр гаргадаг буюу эцсийн тэр өөрийн одоо хүрэх тэр зам болоод тэр арга замаа хүн өөрөө ирж хайж мөн өөрөө тэрийгэ туршиж үзэж алдаж онож үүн дээрээ дөрөөлөөд түүнээсээ сургамж авч эргээгээд хойч үеийн түүнээс суралцдаг юм байна. Энэ нь бол нэгдүгээр нийгмийн одоо тэр цикл гэдэг зүйлийг одоо хүртэл хадгалан авч явж байгаа зүйл юм байна. Тийм учраас одоо энэ хувиа хичээх гэдэг зүйл бол одоо хүртэл нийгэмд оршин буй байгаа юм байна. Буюу энэ нь өөрөө ариун үйл болох одоо нөгөө талаараа энэ циклийг цааш нь хадгалан авч үлдэж байгаа нэг зүйл байгаад байгаа мэнэ гэдгийг нотлох багийн зүгээс одоо дүнэлтийн хэлээр хэлж өгөх нь зүйтэй болов гэж бодож байна. Нөгөө талаараа юу юм бэ гэхээр хувиа хичээх гэдэг зүйл бол өөрөө тэр итгэлцэл тийм ээ тэр одоо харилцааны доголдол ч юм уу шударга ёсыг тогтоохч гэх мэтчлэн олон зүйл байгаа ч гэсэн нөгөө талаараа хүний хийж байгаа ямар ч үйлдэлд хүн өөрөө буцаагаад хариуцлага хүлээдэг. Хүн өөрөө буцаагаад тэрэн дээрээ ухамсарладаг гэдэг зүйл байгаа. Тийм учраас үүнээс авч үзэхэд манай нотлох багийн зүгээс хувиа хичээх гэдэг зүйл бол объектив өнцгөөс хараад үзэх юм бол энэ бол шал өөр одоо тайлбарламж байж болж байна. Мөн өөрөө энэ хувиа хичээх гэдэг зүйл бол яалтчгүй одоо ариун үл муу юм байна гэж хэлсэн юм баярлалаа. За баярлалаа. Дүгнэлтэлх дараагийн оролцогч 3 дугаарын дээр. За 2 дугаарыг ахлагч Инхтай байна танд. Шилжүүлээ 2 минутын хугацааг явуулж эхэллээ. За баярлалаа. За ер нь бол хувиа хичээх үзлэгдэр яг хувь хүний эрх чөлөө тийм ээ хүний сонголт мэдээж одоо амжилтанд хүрэх хэрэгсэлч гэдэг юм уу ийм хэрэгслүүр болоод явж байгаа гэдэг ойлголтыг бол одоо нотлох багийн зүгээс өгж ийн гэж би бол хувьдаа харж байна. За нөгөө талаасаа бид нар энд өнөөдөр ямар нэгэн одоо шинжлэх ухааны онол ч юм уу те философи ч юм уу логик яриад бол хэрэггүй байхгүй. Яа тэгэхээр хүн амьдарч байхдаа шинжлэх ухааны онолоор амьдардаггүй. Шинжлэх ухааны онол логик батлагдсан одоо судлагдсан мэдээлүүд нь ч өөрөө 100% баталгаа өгдөггүй. Тийм учраас бид нар өнөөдөр амьдралаасаа суралцах хэрэгтэй. Амьдралын ухаанаас суралцах хэрэгтэй. Амьдралын ухаанд хүн хувиа хичээсэн хүн ямар одоо амьдрал дээр ямар байдалтай амьдарч байна гэдгийг бид нар харж байгаа учраас тэндээсээ суралцаа явж байгаа нь одоо илүү оновчтой болов нэг талаасаа харж байна. Нөгөө талаасаа дахиад хэлээ. Хүн бол нийгмийн амьтан. Тийм учраас олонх ямар байна? Яг тэр зарчмыг л даах хэрэгтэй. Мэдээж хувиа хичээх тохиолдолд хүнд гардаг агшинт энэ тохиолдолд яг бусдын эрх ашигт халдахгүй, бусдын эрхийг хүндэхгүй тийм ээ. Өөрийнхөө одоо юу гэдгийг эрхийн хүрээнд одоо юу гэдгийг энэ одоо үзлэлийг гаргаж энэ үйлдэл хийж болох боловч энэ бол бусдад дараа болохгүй, бусдын одоо амьдралд одоо ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэхгүй байх нэг талаасаа зөв, хоёр талаасаа нөгөө талаасаа яг хувиа хичээсэн үзлэлээр амьдрна гэвэл энэ хүн бол амьдарч байгаа хүн биш. Би бол тэгж хэлдэг. Амьдрал биш гэж хэлдэг. Амьд хүн биш л гэж хэлмээр байна тийм. Тийм учраас энийг бол одоо хитрхи ингэж нэг тийм юу гэдгийг те нэг талаар хэвж ойлгох нь бол бас өрөөсгөл ойлголт юм болов. За мэдээж зөвшөөрөгдөх талууд байгаа, давуу талууд сул тал байгаа учраас аль аль талдаа нөгөө ёс суртахууны хэм хэмжээг дагдахтай адилхан хувиа хичээх үзэл хүн болгонд бол илэрдэг. Гэхдээ энийг хэм хэмжээгээр л авахгүй байх хэрэгтэй гэдэг. Ийм л одоо дүгнэлтийг хэлмээр байна. За баярлалаа. За дүгнэлтээ хэлэх сүүлийн оролцогч, сүүлийн мэтгэлцэгч 1-р дээр Мишель. За 2 минутыг явууллаа. За тэгэхээр ямар ч тач бид бүхэн хувиа хичээсэн бөгөөд одоо хүн чанаргүй байдал гэдэг энэ хоёр үгэн дээр нэг ойлголт адилхан болоод нэг ойлголт өөр болоод ирэхэд бол явлаа. Гэтэ эцээцэс би хувиа хичээсэн хүн гэтээ би хуншгүй хүн биш байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр би радикал эгоист байж болно. Гэхдээ би хувиа хичээсэн байснаар хуншгуунаас юугаар ялгарч ийнэ вэ гэхлээр миний хувьд бусдын эрх ашигыг доошоо дарж иж өөрийн эрх дэше гаргах гэсэн тэмцэл байхгүй байгаа. Тэр нь хуншгууны шинж байгаа. Хувиа хичээсэн хүн гэдэг зүйл нь өөр яг юу байгаад байгаа вэ гэхлээр 10 хүн байла. 10 хүн миний үйлдэлийг сайн ч байсан муу ч гэсэн хувиа хичээсэн ч гэсэн нийтийнхаа төлөө байсан ч гэсэн 10 хүн 10-лаа өөр бодолтой байж болно. Гол нь би өөрийнхөө аж аргалын төлөө өөрийнхөө тав туг дотоод амар амгалангийн төлөө сонголтоо хийгээд явж явах юм бол тэр чинь хувиа хичээсэндээ орж ийн. Би эцсийн эцэст хин нэгэн энэс олж зовоогүй. Би харин өөрийн жаргалтай байгаа. Тэгэхээр ямар зүйлийг яриад байгаа вэ гэхлээр үүний үр дүнд хэрвээ би ингэж хувиа хичээсний үр дүнд нийгэм сайн сайхан зүйл би болж байгаа бол окей. Тэр бол ингээд айгу гоё үр дүн болж чадчихээн. Гэхдээ хувиа хичээсэн хүний зорилго нь хизээж бусдад ямар нэгэн байдлаар гим ор очруулах байдаг юм шүү гэдэг зүйл дээр эцсийн байдлаар хэлхийг хүслээ.
Тэгэхээр хувиа хичээсэн дээр хамгийн туйлын жишээ өөрөө юу байж болох вэ гэд бодхолоор нэг жишээ байгаа. За 18 настай хүүхэд 80 настай хоёр хүн байгаа. Нэг нь 80 настай хүн дээр өвцөн 18 настай хүүхэд нь маш хүн цэцгэл готралтай. Аль аль нь амиа орлох сонголтыг хийж байгаа. Энэ тохиолдолд хувиа хичээх гэдэг үг хоёр өөрөөр ашиглагдах боломжтой буюу эерэг бөгөөс сөрөг. Гэхдээ эцсийн үр дүнд энэ хувиа хичээх гэдэг агуулгаар энэ дүнэлтийн хэлтгэл дээр би юуг илэрхийлэх хүсэж байгаа юм бэ гэхлээр та хин нэгний эрх чөлөөний эсвэл аж аргалын бол биш. Өөрийнхөө аж аргалыг бий болгох чадвартай хүний аж аргалыг заавал бий болгох шаардлагагүй. Хүн өөрийнхөө аж аргалын бол өөрийнхөө аж аргалын эзэн байдаг. Тийм учраас хувиа хичээх гэдэг чинь муу зүйл биш. Бид бүхэн энэ хамлах сэтгэлээс салах хэрэгтэй. Хувиа хичээх гэдэг бол өөрийгөө хүндлэх, өөрийнхөө аж аргалын төлөө байх, тэр сонголтоо хийх. Үүнийх нь үр дагаврыг 10 хүн яаж аруулаа өөр харж болооч гэсэн эцсийн дүндээ надад тэр сонголт минь таашаал авчирж ийн үгүй юу гэдэг зүйл нь бас төдийлөн ач холбогдолтой болоо гэж үзэж байна. За баярлалаа. Ингээд оролцогчд маань бүгдээрээ нэвтрүүлгийн дүгнэлтээ хэлж дууслаа. За өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлахын эхлэлээ гэж одоо сүүлүүд маш их одоо ингэж яригдах болсон. Тэгэхээр хувиа хичээх нь одоо ариун явдал мөн үү үгүй юу? Хувиа хичээх нь чухал уу? Эсвэл одоо хувиа хичээх үйлдэлээс гарч байгаа үр дүн нь чухал уу гэдэг талаар өнөөдөр манай оролцогчд бас мэтгэлцсэн. За түүнээс гадна хувиа хичээх одоо хин нэгний зөвхөн одоо өөрийгөө эрүүл болгохын төлөө гаргасан юм маш олон хүний одоо өвчин эдгэж болно. Яг түүнтэй адилхан хин нэгний одоо хувийнхын төлөө гаргасан зүтгэл хичээл одоо урлагийн салбарт, спортын салбарт маш олон одоо хүний бахархал болж одоо эв нэгдлийг бас бий болгож болох юм а. Яг үүнтэй адилхан нөгөө талаар бид хүн хамтын ажиллагаагүйгээр эв нэгдэлгүйгээр өнөөгийн ертөнц өнөөгийн дэлхий бий болох байсан уу? Яг хүүхэн дээр яригдж байгаа энэ асуудал тухайн байгууллага, компани, улс орон цаашлаад энэ дэлхийн одоо геополитикийн асуудлууд дээр ч гэсэн яригдж болох юм өргөн сэдв байлаа. Үзэгчид та бүхэн ч гэсэн өөрсдөө бас тунгаан бодож байгаа үзье. За ингээд нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар инхүү өндөрлөж байна. Нэвтрүүлэгт оролцсон мэтгэлцэгчтэй та бүхэнд дахин танилцуулъя. За нэвтрүүлгийн 1-р эндэрт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан Мэтгэлцээний Беркли клубын тэргүүн Уянгын Мишель үргэлжлэж оролцлоо. Баярлалаа. 2-р эндэрт Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан Мэтгэлцээний Беркли клубын удирдах зөвлөлийн гишүүн Мөнх баярын анх болор ирж оролцлоо. Баярлалаа. 3-р эндэр дэлхийн эмэгтэйчүүд инх тайвны соёл нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн Төмөр хуугийн инх тайван оролцлоо. Танд баярлалаа. 4-р эндэр Лүвбаатар сургуулийн төвийн захирал Бүүвэбаатарын Булган нэвтрүүлгийн мэтгэлцэгчээр оролцлоо. За ингээд та бүхнийхээ ажил хөдөлмөр сурлагт өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За үзэгчтэй зөв мэтгэлцээ нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаарт дараагийн 7 хоногт шинэ мэтгэлцэгчтэйгээр шинэ дугаараар шинэ сэдвээр бид хүн эргүү уулзах болно. Баярлалаа үзэгчтэй.